За, эзний өдөр минь ивэл дүүрнэ үү? Ерөөл дүүрнэ үү? Манай шатар 3 зэрэг нийлээд авсан уу? Бужигнуулж гин үү? Жижиг шатар 3. Өнгөрсөн 7 хоног нэлээд ачаалттай 7 хоног байлаа тий. Ялангуяа манай гэр бүлийн хувьд нөгөө янз бүрийн бичиг баримт хөөцөлтөн гээл амар биш. За өвөө 7 хоног байлаа. Бид нэр Самуэль номоо явсаар л дахиад 2027 оны 6-7 сар хүртэл үргэлжлүүлэн явж ээж бид нар Самуэль номныхоо 1-2-ыг бүтэн Самуэль номоо үзэж дуусна. Уул нөө Самуэль шүү дээ тийм үү? Зүгээр л 1700 оны үед орчуулгахдаа 1-2 гэдэг уртаас нь бол хуваацсан болохоос өнгөрсөн 7 хоног бидний үзсэн хичээл дээр Самуэль номны 5 дугаар бүлгийг үзсэн байгаа. Бичигч маань биднэрт ямар чухал зүйлсийг ойлгуулж өгсөн тухай бид нар үзсэн. Ямар чухал мессежийг өгсөн тухай. Та нар санаж байгаа бол Филист хүмүүс гэрэний авдрыг бурханлаг тийм хүч гэж хардаг шиг Израильчууд бас гэрэний авдрыг бурхны хүч үүнийг ашиглая. Энэ ил бишидийн хүчийг ашиглая гэж шийдсэн байна. Ингээд Израильчууд яасан гэнэ үү? Түүнийг Эбенезер давичаад Филистчүүдтэй дайдахдаа дураараа Шилогоос зөөж аваачаад зэвсэг болгож ашиглахыг хүссэн чинь бурхан хөдлөөгүй. Яагаад вүлээ? Уул нь үгийн дагуу тэднэр Шилогоос Ирэний авдрыг өөрсдийн дур зоргоор хийж буй дайндаа хүчээр зөөж оруулах биш. Шилод очиж хүндэтгэл мөргөл өгөж, эвийн тахил өргөж, өөрсдийгөө ариусган даруусаад эзнээс асуух ёстой. Филистчүүдтэй бид нар аффект дан хийх нь зөв буруу. Ингэж эзний хүмүүс үйлчлэх байсан үед тэрүүн тахилч Элия, Хофны, Финихас нарын хийсэн үйлдэлүүдийн тухай бас гарч байгаа. Тэд нар бас зөвшөөрөөд гэрэний авдрыг өгж явуулснаас болоод филистчүүдэд авдраа алдсан. Гэхдээ филистчүүд авдрыг аваад бид нар нөгөө Израилийн мундаг бурхныг нөгөө Египтийг шийтгээд идэг айхтар бурхны чинь олзлоод авчлаа. Тийм болохоор бидний бурхан, эд баялагын бурхан, хангамжийн бурхан Дагон маань илүү хүчтэй юм байна. Тэгэхээр Дагоны хөл давичиж энэ Израилийн бурхны гэрэний авдрыг тавигээд давичаад тавьтал Дагон яасан. 2 удаа нүрээрээ унсан. Эхнийх дээр нүрээрээ унсан нь ялагдсан хаадын хийдэг үйлдэл байсан. 2 дахь өдөр нүрээрээ унахаас гадна толгоор гарна унаад эвдрээд бутарсан гэсэн үг. Тасдагдсан байсан гэсэн үг. Маш хүчрхэг дээд ирэх мэдлээс өөрөөр хийх боломжгүй тэр төмөр бурхтыг тасдсан нь бурхан хаан хүний ёсоор Дагоныг химэн шүтээний хүчгүй гэдгийг нотолж харуулсан байна. Ингээд Дагон нүрээр унсан тухай гарч байгаа. Энээс хойш Израильчууд, еврейчүүд яадаг болсон гэлээ филистчүүд шалгаагүй босгон дээр гიშигдэггүй болсон. Яагаад гэвэл Дагоных нь толгой, химэн шүтээнийх нь толгой босгон дээр тасарсан учраас босгон дээр гიშгүүл Дагоныгоо шүтээнээр доромжилж яах гэж үздэг учраас өнөө хүртэл монголчууд шалгаагүй. Гэхдээ бид нарт Дагон хамаагүй зүгээр л нөлөө ээж магадаггүй босгон дээр гიშигдэггүй иймэрхүү мухар сүсэг филистчүүд Израильчуудын нунд бий болсон тухай гарч байгаа. Нэгэн теологч ингэж хэлсэн байдаг. Филистчүүд чухам Израильчуудад хэр нөлөө өгсөн бэ гэвэл үжил суртал ёс суртлын нөлөө өгж ирсэн нь энэ Дагоны толгоноос болж босгон дээр гიშигдэггүй болсон нь Израильчууд харин ч гიშгэх ёстой байдал дагаад болцсон. Өөрсдөө мэдэхгүй уусцсан. Бидний хувьд ч өөрсдөө мэдэхгүйгээр уусцсан мухар сүсгүүд байдаг тийм үү? Урдаас шарын шашнаас авсан, өөр шашнаас авсан яг үүн шиг энэ хэмжээний нөлөө үзүүлсэн. Тэд нар дайрж очоод гар хөлийн тастаад тамлаад нэг нэгээр нь шоронд хийгээгүйч үжил суртлын нөлөө. Яг социализм шиг, капитализм шиг хүний христчин ёс зүй, христчин үжил суртал мухар сүсэг чимээгүй орж шингэж болдог. Бурхны хүмүүсийн амьдралд чимээгүйгээр нөлөө үзүүлж болдог гэдгийг өнөөдөр бидэнд нээж харуулж байгаа юм дүр харсан. Өнөөдөр бид нар 1-р Самуэль 6 дугаар бүлгийг үзэх болно. Бүгдээрээ хамтдаа 1-р Самуэль 6 дугаар бүлгийн 1-16-г уншаад үргэлжлүүлээ. Би та бүхэнд уншиж өгье. Эзний авдар филистчүүдийн тал нутагт 7 сар байлаа. Филистчүүд тахилчид ба мэрэгч төлөгчдийг дуудан бид эзний авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч гэжээ.
Тэд хэрвээ та нар Израилийн бурхны авдрыг буцааж илгээх бол юу ч хоосон илгээж болохгүй. Харин та нар түүнд ялын тахилыг заавал төл. Тэгвэл та нар эдгэрч бурхны мотор яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв. Тэгэхэд хүмүүс бидний түүнд буцааж өгөх төлөх ялын тахил нь юу байх вэ гэв. Тэд та бүгд болон танай ноёдын дээр буусан гам шиг нэг тул энэ нь Филистинхэн ноёдын тоотой адил 5 алтан булд руу 5 алтан хулган байна гэж хариулв. Та нар өөрөө булд руу өвчний болон газрыг хоосруулагч хулганы дүрсүүдийг хийж Израилийн бурхныг алдаршуулбал магадгүй та нарын бурхад мөн танай нутгийн дээрээс бурхан мутраа авч хөнгөлөх буйзаа. Египтчүүд болон фараон зүрхээ хатууруулсны адил та нар юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зурлан илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж юу? Өнөө хүмүүс ч яваагүй гэж юу? Тиймээс нэг шинэ тэрэг хийж буулганд оруулж байгаагүй хөхүүл 2 үнээг авч бэлтэг. Үнээнүүдийг тэргэнд хөдлөн туглуудыг нь буцаан хашаанд хий. Эзний авдрыг тэргэн дээр тавь. Ялын тахил болгон төлөх алтан эдлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгэн явуулах тун. Тэр нь нутгийнхаа замаар Бетшемешийн зүг явахыг харвал бурхан бидэнд энэ их гай зовлон учруулсан гэсэн үг. Харин эс явбал биднийг цогсон нь түүний мотор биш. Энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг мэдэх болно гэвэ. Хүмүүс энхүү үлдэж хөхөл 2 үнэ авч тэргэнд хөдлөн туглуудыг нь хашаанд хийж түгжжээ. Тэд эзний авдрыг бас алтан туглуудыг болон булдруунуудынхаа дүрсийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. Үнэнүүд Бетшемешийн зүг шууд зүгэлж нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш зүүн тийш эргэсэнгүү. Филистийн ноёд Бетшемешийн хил хязгаар хүртэл тэднийг араас дагаж явв. Бетшемешийн хүмүүс тал хөндөд буудаан ургацаа хурааж байгаад харцаа өргөн авдрыг харцгаав. Тэр авдрыг хараад баярлан хөөрцгөв. Өнөө тэрийг Бетшемеш хүн Йошуагийн талбайд ирж нэгэн бул чулууны дэргээ зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хаглан үнээнүүдийг эзэн шатаал тахил тахив. Левчүүд эзний авдар болон түүнтэй хамт байсан дотор нь алтан эдлэл хийсэн хайрцгийг авч тэдгэрийг бул чулуун дээр тавив. Бетшемешийн хүмүүс тэр өдөртөө эзэн шатаал тахил өргөн нядлах тахил тахив. Филистийн 5 ноён үүнийг үзээд тэр өдөртөө Экрон руу буцжээ. Амен. Амен. Урт хэсэг багаж 5 дугаар бүлэг урт. Гэхдээ хэдүүлээ жоохон шуурхай Библийн хичээл биш юм чинь тийм ээ. Хамгийн түрүүнд бүлэг болгоны хамгийн ихний ишлэл тэр бүлгийн бэкграунд болдог гэдээ бид нэр дандаа ярьдаг тийм үү. 7 дугаар бүлгийн бэкграунд ард яг үндсэн утга санаа нь нэгдээр эхэлж байгаа нь юу гэвэл эзний авдар филистчүүдийн тал нутагт хэдэн сар гинэ үү? 7 сар байсан гэж байна. 7 сар. Яагаад тал нутаг? Еврейгээрээ бол зилүүдхээр тал гэсэн үг. Тал нутагт авдрыг авчиж тавьсан билээ. Маш тодорхой бид нөр үзсэн шүү дээ. Авдар руу хүн ойртохоор булд руу өвчин тусаад өгөхөд ид. Хотод оруулахаар нөгөө дагуу могон химийн шүтээнүүд нь тасарч унаад ид. Тэгээ хотын янз бүрийн сүм дугуун өөрсдийн шүтээнүүдийг дийлээд энэ булд руу өвчин байхгүй болж магадгүй оруулахаар анх хаана авчлаа? Аштодод авч. Аштодоос Гадаас Экронд ирсэн. Аштод Гад хоёрыг Израилийн бурхан эзэн дэндүү хүчтэй шийтгсэн учраас олон хүмүүс үхэж амьд үлдсэн хүмүүс нь булд руу өвчтэй болж исэн учраас Экроныхан яасан. Экронд гэрээний авдрыг аваачсан чинь өөдөөс нь тэдний орлон хашгираа тэнгэрт хүрэхээр хадлаа гэж. Та нар биднийг хотыг маань улс үндэстнийг маань үгүй хийх гэж наад авдраа манай хот руу авчируу гэж. Яагаад гэвэл Филист гэдэг маань өнөөгийн хэллэгээр бол Филистийн нэгдсэн улс байхгүй юу? 5 том хоттой, 5 тустай ноёд түшинттэй, 5 хаадтай хоорондоо нэгдсэн гэсэн үг. Түүнээс нэг хаанд бүгд захирагддаг гэсэн үг биш. Нэг Филистийн нэгдсэн улс гэж хэлж болно. Тэгэхээр Экроныхын эсэргүүцэх хэрэгтэй байхгүй юу? Яагаад та нар наадаа аваад ирж байгаа юм бэ те? Одоо бид нар булд руу өвчин тусах нь дутаа юу? Гэтэл Экрончууд булд руу өвчин туссан. Дахиад энэ эзний тахал гай гамшиг нүүрэж эхэлсэн. Иннээс болоод тэд нар яасан бэ гэвэл энэ арга хэмжээг авсан байхгүй. Хинч бараг явдаггүй зилүүд хол хээр талд аваачаад гэрээний авдрыг тавьсан. Тэгээ гэрээний авдрыг тэнд тавиад явах уу? Алсаас хараад байж ойрт зүрхэлэхгүй. Гисэн чинь хээр зилүүд талд аваачаад гэрээний авдрыг тавьсан ч тэр өвчин, тэр булд руу өвчин, тэр хотын сүрлүүд үгүй болов. Эзэн хүн дээр дарсан филистчүүдийг. Яагаад? Эзэн хүүхдүүдэд хайрлах зүрх байсан байхгүй. Хэдий алдаатай ч гэсэн, хэдий өөрийн үл тоодох ч гэсэн хайрлах зүрх нь байсан учраас миний хүүхдүүдээс эхний дайндаа 4,000-ыг, дараа нь миний ард түмнээс дараагийн дайндаа 30,000, нийт
энд 34 мянган ирчүүдийг маань үгүй хийсэн нь би хүчгүйтэй биш. Миний хүүхдүүд жоохон буруу явж байгаа. Гэхдээ би засна. Харин эцэг хүний хувьд би танарт арга хэмжээ аавна гэдгээ харуулнгаа Филистийн том хотуудаар бурхан үнэндээ олзлогдсон биш. Ирэх чөлөөтэй явж байгаа. Очсон газар бүртээ шийтгэл тахлыг буулгаж байгаа. Энэ үр дүрх нь яг эцэг бурхан аавын хайрыг харуулж байгаа. Та нар мэдгүй нэг ээжээс олон хүүхэдтэй ээжээс ингэж асуусан байдаг. Та яг аль хүүхэдтэй хамгийн хайртай вэ гэж. Хэцүү асуулт байгаа ч. Ийм тэнийг асуулж байгаа хүн өөрөө тэнийг байгаа ч. Аавдаа ээжийнхээ алинд нь илүү хайртай вэ гэж хүүхдийг эвгүй болгодог шиг ийм сүнслэг хүчирхийлэл бүхий асуулт асууж байгаа. Харин тэр ээж маш гоёор хариулсан. Би бүр ингэж нулимс сийлгэн шиг болсон байхгүй. Тэр ээж юу гэж хариулсан гэвэл би муутай хамгийн сул дорой хүүхдээ л хамгийн хайрладаг та. Хин нь өвдсөн мэн тэрийг идэгтэл бусдаас нь илүү хайрладаг та. Яг энэ зүрх сэтгэл бурхан аавын зүрх сэтгэл нэг байгаа байхгүй. Тэрээр хүүхдүүдэд хармалж хайрлаж байгаа. Хэдий хүүхдүүдэд зэмлээд нөгөөдөл нь майхан лугаа зүхтаагаад явцсан. Тэгээд дахиж хизээч цуглаагүй гэж байна. Яагаад цуглах шалтгаан байхгүй. Шил удах майхан сүмд хамгийн чухал эзний цог жавхлан оршихуй буудаг байсан. Тэр оршихуйн бэлэгдэл гэрээний амтрыг дураараа аваачаад хамаагүй хүч ил бишид дом болгож хэрглэх гэж хагаад хамгийн дургуй дайсныхаа гарт өгөөд явуулчихсан. Гэтэл нөгөө дайсан нь яасан гэнэ үү? Филистчүүд зилүүд хээр талд нөгөө авдрыг тавиад холоос хараад байж идэг. Ийм дүр төрхтэй бичигч маань харуулж байгаа. Энэ бол 6 дугаар бүлгийн хамгийн том утга санаа нь, сүнслэг утга санаа нь үргэлжилж байна гэсэн үг. За нөгөө тэгвэр 2 дугаар ишлэлээс бид нар харах юм бол ингэж хэлж байгаараа филистчүүдийн тахилчид ба мэрэгч төлөгчдийг дуудан бид эзний авдрыг яах вэ? Түүний байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч. Одоо яаж юм? Танаас нэг хүн уцыг чинь булааж авчаад тэгээд зүхтаачаад тэгснэ гинт буцаж ирээд за ёстой уучлаарай гэж буцаагаад өгвөл тэр хүн таны өмнө юу хийж ийн гэж ярьдаг үлээ бид нар? Буулт хийж. Бууж өгч штэ тийм үү? Нэг сүрхий булаагаад авсан дараа нь за болио үлээгээд буцаагаад өгнө гэдэг чинь буулт хийж байгааз одоо филистчүүд яаж ийн? Аргаа барж ийн. Яаж ч нөгөө хиймэн шүтэн тахлуудын байрын солихоор тайвширдаг бол Израилийн бурхны байрыг ямар ч хот руу солиод бүр дагууны сүмдээ орвол тавиад ч нэмэр байхгүй. Аргаа ядад эзгүүд хээр талд аваачаад 7 сар харсан боловч өөдөө гардаггүй. Одоо эднэр яаж буулт хийж байна? Юу гэсэн үг вэ гэвэл тахилчдаа дуудаад энэ Израилийн левчүүд биш шүү. Энэ нөгөө дагууны тахилчид. Дагууны хөөх энэ унцсан мань босгоод тавьчих гэдэг нөгөө хүмүүс ч юм байхгүй. Тахилчид болон удирдагчид ахмадуудтайгаа зөвлөлдөж байгаа. Юу зөвлөж чинь гэвэл энэ гайтай авдрыг яаж буцаагаад эзэнт нөөх вэ? Тэ? Ялагдсан болно шүү дээ. Ялагдсан болно шүү дээ. Энэ авдрын булаагаад авцсан одоо өөрсдөө үрж очиод за ёстой уучлаарай манайхаа гэд өгвөл товчхондоо онгоо болно. Тэгэхээр нэгдүгээрт эдгээр чинь бандж байгаа. Хоёрдугаарт үнэхээр энийг буцааж Израильд нь аваачихгүй бол болохоо байлаа сүрлээ гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр яаж вэ? Яаж аваачих вэ гэдэг чинь Израиль бууж өгч байгаа байхгүй. Авснаа буцаагаад үг. 34 мянган ирчүүдийн чинь амийг бид нар буцаагаад өгч чадахгүй л дээ. Гэхдээ энэ бурхны чинь буцааж өгнө. Одоо хайж байна. Одоо хангалттай. Израиль сүнслэг ялалтыг хэн авчирч байна? Гэрээний авдар. Хэн үрж явсан? Хэн ч үрж яваагүй. Хэн түүний өмнөөс тулалдсан? Хэн ч тулалдаагүй. Израилаас хинч бүр тэргүүн тахилч Эли, Хофны, Финихас бусад израилчуудаас ганцхан ч филистчүүдэд авдраа авах гэж хөөцөлдөг гэсэн. Гэхдээ авдар эзэн тэнд эрх чөлөөтэйгээр дайн хийснээр одоо нөгөө хүчрхэг филистчүүд чинь болио. Энэ авдрын ямар нэг аргаар буцааж өгьегээд нөгөө тахилч нартайгаа ярьсан. Харин тахилч нар нь ингэж хэлж байгаа 3-4 дээр хоосон буцааж болохгүй. Сайн анхааралтай сонсороо би богино номлох учраас хурдан ингэж шахаж ороод байгаа. Хоосон буцааж болохгүй. Бид нар түүнийг буцаахтаа яаваа гэвэл та нар түүнд ялын тахил заавал төл гэж хэлж байгаа. Нөгөө дагууны тахилч нар тийм ээ. Ялын тахил заавал төл. Тэгвэл та нар эдгэрч бурхны мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг ойлгоно. Ялын тахил өрг гэж. Ялын тахил. Ялтан гэдэг чинь ямар хүнийг гэлээ? Гэмтэн хүнийг гэлээ. Шүүдэгч хүнийг гэлээ. Тийм ээ. Тэгвэл эднэр ялын тахил гэрээний амтартай хамт өгнө гэдэг чинь эднэр өөрсдийнхөө ялтай гэдгийг хүлээн зөвшөөрж гинүү зөвшөөрөхгүй нөө.
хүлээн зөвшөөрж байгаа гэсэн. Өөрөөр яаж юм? Буруу байж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа. Бид нар Израилийг хараад израильчуудыг л хүүс тэмдрүүл болох юм байна гэж бодсон чи буруу байж. Хамгийн амар бид нарыг шийтгэх бурхан чинь израильчууд биш. Энэ Элохим бурхан нь байсан. Бид нар израильчуудыг устгаж зүхтахыг хараад ялчлаа гэж бодсон чи үгүй юм байна. Одоо жинхэнэ дайчин бид нарыг үгүй хэл. Филист даяараа сүрлээ. Ялын тахил. Өөрөөр хэлбэл би хандаахлагчд эсвэл ханаа пасторт ялын тахил өгж байгаа нь би миний буруу, би таны өмнө ялтаа гэдгийг хүлээн зөвшөөрж байсан. Одоо тэд нар яаж вэ? Нэгдүгээр буулт тэгээд буцааж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаар зүгээр өгөхгүй ялын тахил нэмж өгье гэж байна. Энэ ялын тахил дээр эдгээр хэд хэдэн зүйлийг онцолсон аваад Филистийн 5 том хотыг төлөөлөөд булдруу өвчний дүрсийг хий гэсэн. Энэ булдруу өвчний дүрсийг яаж ч хаагаад яг ийм дүрс хийсэн гэж онш байхгүй юм байна. Мэдээж булдруу өвчин бол хулган ихснээс болоод тусдаг тахал. Тэр үед одоо бол эдгэрэн л дээ тэр үед яагаад тахал болоод олноороо хүүс тэмтрэгжсэн гэхээр хоёр онцлогтой байхгүй. Нэг нь пенсилин аспирин нэгдэг учраас бид нарт өгөхөөс үр аргагүй болов. Арьс нь гуйжиж, нялцгаа шингэн яршиж гойждаг ийм өвчин. Хоёр дахь хамгийн аюултай нь юу юм гэхээр хүнээс амьтанд чөлөөтэй. Амьтнаас хүнд чөлөөтэй шилжээд явдаг өвчин. Тэгэхээр ганцхан хүмүүс өгөхөө зогсохгүй яах нь вэ? Эдийн засгийн хувьд маш том уналтанд орно. Би нэг дүүгийнхээ үхрийг очиод санаанд яасан хөөх үхрээ гэдээ илтсэн чинь манай дүү үхрэндээ хүрээд болдроо өвч авчихна гэсэн үг. Ойлгож байна. Тэгсэн чинь манай дүү хариу аваад бас нэг хүнд очиод нохоог нь илтсэн чинь нөгөө нохооны эзэн бас болдроо өвчин. Нөгөө нохоо бас болдроо өвчний тээгч болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг тухайн үед тахал гэж нэрлэхээс үр. Тийм ээ. Ийм амар өвчнийг ямар хэлбэрээр хийснийг мэдэхгүй. Гэхдээ алтаар 5 хааны төлөөлөд хийсэн гэж байна. Тэгээд 5 алтан хулгана хийсэн гэж байна. Энэ бол тодорхой. Болдруу өвчний их үүсвэр нь юунаас гардаг вүлээ? Хулганаас. Тэгэхээр энэ ялын тахил ямар учиртай байвал нэгдүгээр манай 5 хаан буюу 5 хотыг та өршөөч гэж бид нар ялтай таны өмнө хинт хэлж байгаа вүлээ? Элохим бидний бурханд, таны бурханд бахархмаар байгаа зү. Надгүйгээр хинчгүйгээр эзэн эднэрийг өмнөөс өгдүүлж байгаа. Бурхадтай, шүтэнүүдтэй. Хоёрдугаарт нь хаадууд нь ингээхээс гадна 5 ширхэг хулганы дүрс хийж байгаа нь энэ тахлаа биднээс авч. Учир нь юу гэлж байна? Энийг эдгэх чинь та гэдгийг одоо ойлголоо. Бид нар чадахгүй. Танаас ирсэн. Бид нар танаас ирсэн мэдчихээн. Та энийгээ буцааж авч. Харин оронд нь бид нар таныг ард түмэнлүү чинь буцаага явуул. Ийм ялын тахлыг Филистчүүд гэж. Өөрөөр хэлбэл израильчууд юу ч мэдэхгүй махаа чанж идээд майхандаа цуглагчгүй тэргүүн тахилч нар эхнээсээ үхцгээсэн тэд нар хийдэг бизнесээ хийгээл даалуу тоглоол хүзэр тоглоол наргиц ингээд байж хад бурхан эзэн тэднэрт мэддэхгүйгээр маш том сүнслэг талбардах дайсныг нь үгүй хийгээд ялалт байгуулад өмнөөс өхрүүлээд бурхад шүтэнүүдтэй хинч биш болгоод эргээд өөрөө сайн дураараа зориод ард түмэн дээрээ ээж байгаа. Ийм бурхан хаанч байхгүй ах дүүнараа. Бидний мэдхгүй, бидний сонсоогүй газар ажиллаж идэг ийм бурхан хаанч байна. Магадгүй та энд сууж байна. Би жоохон өөрөөр яриа, амьдралд ойлгоно. Таныг хааны газар нэг 5 хүн тойрч суугаад таны талаар хов бадж байна, муулж байна. Юм уу эсүүхөө өстө нэрэ үснээсээ ахуулаад дургуун үрмэл гэл ингээд. Тэгэхэд тэр 5 хүний зүрх нь юу гэж байна? Элохим чиний бурхан чинь ажиллаж идэг гэнэ. Тэдний хол жирийг дарж идэг. Чамайг уучлахыг ятгаж идэг. Чамайг ойлгохыг ятгаж идэг ийм бурхан гэнэ. Амин онцлогч. Таач намайг их олон ятгуулдаг гүндээ. Эмхтэй ахлагчнаас хамгийн сахилга гүнэлтэхгүй. Нэрээ эзэн ингэж ажил. Таныг юу ч мэдээгүй энд байхад таныг маргааш устгахаар аваар осол хараалж ятдаг муу сүнс чөтгөр шулмын бузар булаа тэр зүйлийг таныг юу ч мэдээгүй энд сууж хахад эзэн яаж вэ? Тэнд өмнөөс сөхрүүлж гар нүглийн тэр муухай хараалж атхыг тасчин хаяад юу ч биш болгоод устгаж таныг хамгаалж идэг ийм бурхан гэдгийг 6 дугаар бүлэг харуулж байна. Бид нэр мэдхгүй олон газар таны төлөө эзэн ажиллаж байгаа. Тэр бол ийм л бурхан юм. Тэглээгээд би чиний төлөө ийм хийгээ үстэй гэж гоншгондоггүй бурхан юм. Зүгээр л цаанаасаа ажил амьдрал чинь шалуунтай.
Амар тайвантай. Цаанаасаа дэлхийн хүмүүсийг бодвол таны амьдрал эрүүл үр хүүхэд чинь цаанаа нэг ханаа төрсөн ч 3 хоног халуураа зүгээр болчих жишээтэй. Энэ бүхний ард бидний эзэн ажиллаж идэг юм. Энийг бид нэр энэ өчүүхэн тарихаар оюун ухаанаар ойлгож чадахгүй учраас сүнс бидний өмнөөс уйлан байж залбирахдаа эзэнд талархаж идэг. Бидний мэдхгүй олон сүнслэг талбарт бидний чин үнэнч бурхан ажиллаа хийж идэг. Амен. Амен. Таныг тойрон хүрээсэн тэр атмосфер бол эзний өрөөл юм. Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, ач зээ нар чинь ямар нэгэн байдлаар танаас улбаатайгаар, таны бурхнаас улбаатайгаар өрөөгцөөр хамгаалагцаар тэдний дайснууд өвдөг сүртсөөр байгаад итгэх хэрэгтэй. Тиймээс та нар итэг гэж эзэн гуугаад байгаа. Та нар итэг, яагаад гэвэл та нар хизээж намайг ойлгохгүй, ойлгох боломжгүй төрлөخت нь байхгүй. Дээр нь хизээж та нар над руу ойртох боломжтой хүмүүс биш. Гимтэй юманаас Давид хааны хэлсэн шиг дуулалгчийн 2 дээр тийм үү? Гимтэй газар, төрөлхийн гимтэй, Петрийн хэлсэн шиг хор могоо удам учраас та нар надад итгэж, миний нэрэнд итгэснээр л би та нарын төлөө ажиллаж байгаад итгэснээр л би та нарын бурхан байх болно. Та нар миний хүүхдүүд байх болно гэдгийг онцгойлон бурхан зааж өгч юм байна. 6-аас 9-ыг би тавг нь уншиж байна. Египчүүд болон фараон зүрхээ хатууруулсан адил та нар зүрхээ хатууруулна. Юунд зүрхээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд гай зовлон илгээхэд тэд Израиль хүмүүсийг явуулаагүй гэж юу? Өнөө хүмүүс яваагүй гэж юу? Тиймээс шин тэрэг хийж буулганд оруулж байгаагүй хөхүүл 2 үнийг авч бэлтэг. Үнэнүүдийг тэргэнд хөллөн туглуудыг нь буцаан хашаанд хий. Эзний авдрыг авч тэргэн дээр тавь. Ялын тахил болон төлөх алтан эдлээ хайрцагт хийж хажууд нь тавь. Тэгээд үүнийг илгэн явуулах тун. Тэр нь нутгийнхаа замаар бичмэшийн зүг явахыг харвал бурхан бидэнд энэ их гай зовлон учруулсан гэсэн үг. Харин эс явбал биднийг цогцнод түүний мотор биш. Энэ нь бидэнд санамсаргүй тохиолдог гэдгийг бид мэдэх болно. За, Филистичүүдийн зүрхэнд тэгтээ нэг тийм гомдол байна уу? Санаандгүй зүйл байсан байгаасаа гэж хүсэх бодол байна уу? Яагаад эн чинь хамгийн дургу, хамгийн дээрлэхийг хүсдэг үндэстэндээ бууж өгөх гээд шүү дээ. Булааж авснаа буцааж өгөөд дээр нэмээ бид нар ялтай, танаа бурхны өмнө ялтай гэ ялын тахил өргөхлөөр яаж та 50 ууж байсан нэг дургу хүн дээр очиод яаж зарим сүнс ятгсан. За, пасторын буруу намайг уучлаарай гэж хэлэхэд дотор нэг тийм гогцоо байдаг уу? Байдаг шүү дээ. Та нар үнний үлэн биш. Оюун ахлагч яаж ингэж та пастрын ихнэр бичтэй, бичтэй гэд намайг загнахад тийм ээ пастор намайг уучлаарай гэж байгаа харцсан дотор би сүнсээр ялгадаг нэг жоохон гомдол гогцоо үлдчихийдэг байхгүй. Яагаад гэвэл би өөрөө бас тийм. Хүн өөрөө тийм байхгүй юу? Зүгээр зүрхээ ус шиг асгаад намайг уучлаарай гэх тохиолдол байхгүй биш байж болно ховор. Нэг л гогцоо. Гэхдээ Филист Израиль гэдэг бол бүр өөр. Филистчүүдийн хувьд Израильчууд хин манайхаар хужаанар байхгүй юу? Зүгээр байсан Канаан газар чөлөөс эргэсэд химэх навсаасан 2 сая хүн урдаа нэг таягтай 120 насалсан Мөсө гэдэг өвгөнтэй шууд давхиж орж ирээд Хитчүүд, Перизчүүд, Аморчууд тэнд байсан бүх үндэстнүүдийг нь бүгдийг хүүс тэмтэрсэн. Филистчүүд арай ч үгээд амьд үлдсэн. Их орноо алдсан хүмүүс. Тэгээ уур хурху. Сэдэн бол амар ингээ хүндэлдэг боловч надад нэг гогцоо байдаг. Байгаль нуурыг өгдөг нь хайрын нуур гэж боддог. Шалтгаан байсан байх л да. Гогцоо. Тэгэхээр филистчүүд тийм үзэн яддаг, тэгж эсэргүүцдэг уустаа бидний буруу дээрэмсэн юм, тонсон юм буцаагаад өгье. Тэгээд дээр нь бид нар зүгээр өгөхгүй та нарын өмнө ялтай, тийм болохоор та нарын бурхан зориулж ялын тахил алтаар хийж өгье. Энэ ч гоё байна уу? Яагаад чи энэ бүхэн санаандгүй байсан байгаасаа гэж гогцоо байгаа байхгүй. Тийм учраас эдгээр энэ гогцоог мухарлахын тулд яасан гэнэ? Хөхүүл үнэг нь шин тэрэг хийгээд нэгч ашиглаагүй шин тэрэг хийгээд тэгээд үүн дээрээ хөхүүл үнэ. Үнэг аваад туглуудын яа гэнэ? Хашаанд хийгээд төгччих. Тэгээд нэг биш 2 үнэ. Энд хэд онцлог баг. Тэгээд нэгч буулганд орж байгаагүй 2 үнэг шин тэргэндээ хөллөөд дээр нь авдрын тавьчих. Тэгээд тэр үнэнүүд экран руу биш, гад руу биш, гэрлүүгээ биш, тугалнууд руугаа биш, битшмэш руу явах нь үгүй харъя. Хүний ухаанаар энэ боломжгүй. Энийг монгол хүмүүс амар амархан ойлгоно.
шин тэрэг хийгээд буулгыг хийгээд малдаа хайртай малчин хүн бол баг өөр дээрээ буулгыг тавьж ингэж үздэг. Шин эмээлийг бүр өөрийнхөө нуруунд дээр тавьж хүртэл туршдаг. Яагаад хологддог байхгүй юу? Монгол дээл цагаан сараар шинээр ингэ дээл энэ цагаан сараар энэ дээлээ шинээр хийлэгжлээ гэж мэд хамгийн амархан арга юу мэдхүү? Хүзүүнүүд нь улаац явж. Яагаад тэгэхээр нөгөө цардуул нь цоошин учраас ингэ холгоод хүзүүнүүд нь улаац явж. Энэ цагаан сараар шинэ дээл хийлэгжлээ. Удах тусам үжилдэг шүү дээ тийм үү? Үүн шиг энэ хоёр үнэн шин тэрэг хийж байна. Тэгээд та нар боддоо Монгол хүмүүс мэдээ солонгосууд ингээд юу гэдэг Америкууд солонгосууд Европууд гайхаад байдаг. Өглөө ингээд үхрээ гаргахаар ингээд харснаа энэ үхрнүүд ингээд эзэн бүү ингээд 50 болчихж байгаа юм тий. Өдөр одоо хаач юм. Тал дээр гараа хоолоо идэнэ. Одоо яах юм чи өхөө аваа явууч өөрсдөө яаж төөрчүүл яах юм. Зүгээрээ гэрээ олоод ирдэг. Монгол үхэр ухаантай солонгосууд аюу сүртэй ярьдаг шүү дээ. Ухаантай биш ээ. Хашаанд юу байгаа? Тугал бэрүүн байгаа шүү дээ. Тэд нар чи яваад үхрнүүч гараад идээд хөхөн чинээд ирэхээр гинт боддог байхгүй. Юу л энэ чи яагаад энэ давсаг өвдөд идэв? Нөгөө иддээ очиж хөхүүлэх юм байна шүү. Гэд оройн нь өөрөө гэрээ олоод ирдэг байхгүй. Хизээж хайж явд. Зарим хүнээс дээр байгааз хүн бол хүүхдээ хаяад явдаг шүү. Үхрнүүд. Тэр гайхах юм байхгүй. Тэгвэл эдгээр ямар арга хэмжээ авсан гэнэ? Хөхөөл үнэний хоёр туглыг нь аваад хашаанд хүрчээд хоёр үнийг бичмээс явах нь харъя гэдэг. Бичмээс. Та боддоо. Мөн та нар монголчууд хамгийн сайн ойлгоно. Та нар монголчууд энийг би хаанах юм. Солиот. Хайд үлдээт гэдэг нэг байна. Монголчууд бид нар хамгийн сайн ойлгоно. Та нар ингээд 2 морь бэн хуур дээр тэгээ 2 морь 4 морь нэг тэргэнд хөлөлсөнийг бол мэднэ байдаг тийм ээ. 2 үхрийг нэг тэргэнд хөлөлсөн байхыг харсан уу? Ёстой үгүй. Үхэр гэдэг чинь үхэр. Ёстой үхэр бол үхэр. Хизээч нэг хоёулаа өгшөө ийшлэх үү. За тгий гэж найрамдалтаа явахгүй. Мөргөлдөн нэг нь баруун, нэг нь зүүн болно, нэг нь уурлна. Тэгээд нэг ч удаа тэргэнд хөллөөгүй амтныг тэргэнд хөлчгөр яад юм. Бусган, займчин, булгин бөө юм болдог шүү дээ. Тэргэнд хөллөхийг сурах гэж арайч юу гэж. Тэгээд нэг үхэр биш, хоёрыг хөлөлчихлээр тэр хоёр шууд хоёлаа өгшөө бичмэш рүү явах. За тгий. Гэж явах уу? Үхэр тийм үү? Адуу бол магадгүй. Үхэр тийм гэж юу? Ёстой үгүй. Тийм учраас хизээж хоёр үхрийг нэг тэргэнд буулганд хийдэггүй. Хоёулаа буулганд ордог сургуультай үхэр байсан ч хоёулангийн нэг буулганд хийчихээр явдаггүй. Явахчгүй. Гонж хэвтээд өгнө. Үхэр чинь үхэр байхгүй. Амар зүрх. Тэгсэн чинь хоёрыг хийж байгаа. Тэгвэл энэ хоёр нь бас юу гэнэ? Хизээж буулганд тэргэнд хөлөлж байгаагүй үхэр. Тэгэхээр чи энэ хоёр ч өстө баллна үз. Та нар хараа үхэр өстө амар балалдаг. Тэгээ энэ хоёрыг хөллөе гинэ. Тэгээ авдрыг тавьчих. Тэгээд тэр авдар бичмээс явах нь уу хараа. Хэрвээ явах юм бол юу гэнэ? Энэ бол гарцаагүй Израилийн бурхан байна. Яагаад ийм боломжгүй зүйлийг тэнгэр дээд их мэдл биш л бол ертөнцийг захирагч Элохим үнэхээр биш л бол хинч чадахгүй. Тэдний дагуунч чадахгүй. Боломжгүй. Ямар ч боломжгүй байхгүй. Ингээд энэ хоёр үхрийг яасан гэнэ? Энд тавьсан. Тэгвэл яагаад энэ хоёрыг бичмээс явах нь уу харъя гэж байна. Йошуа номны 21-ийн 13-аас 16 дээр бичмээс гэж ямар газар юм бэ гэдгийг тайлбарлаж хэлсэн байна. Би та бүхэнд уншиж өгье. Йошуа номны 21-р бүлгийн 13-аас 16. Тинхүү тахилч Аароны хөвгүүдэд тахилч Аароны хөвгүүд гэдэг чинь ямар овг вэ? Лев овгийнхан. Тахилч Аароны хөвгүүдэд тэдхүүн алсан хэрэгтнүүдийг хорогдох хот болох Хеброныг бэлчээстэй, Ливнаг бэлчээстэй, Ятир хотыг бэлчээстэй, Иштемаог хотыг бэлчээстэй, Холоныг бэлчээстэй, Дебирийг бэлчээстэй, Аиныг бэлчээстэй, Иутаг бэлчээстэй, Бетшемешийг бэлчээстэй. Нийт 9 хот үг гэж байна. 9 хот. Энэ 9 хот тахилч Аароны удам Лев овгийнхан амьдрах бөөнөрөө амьдарч явах, үйлчилж явах ёстой 9 хотын хамгийн сүүлийнх нь ямар хот байна? Бетшемеш. Тэгвэл энэ Лев овгийнхан чинь юугаараа онцлогтой юм? Бусад овгоосоо. Лев овгийнхан бол эзний авдрыг мөрөн дээрээ үүрж явах эрхтэй болсон. Лев овгийнхноос өөр хэн нэгэн гар хүрүүл газар дээрээ үхдэг. Та нар мэдэж гин үү? Перез Ууса хэмээх алдартай газар байдаг. Ууса яадаг вүлээ?
Давид тэрэгэн дээр хөдлөөд явж идэг яг филистчүүд шиг. Давид өөрөө Библи уншаагүй учраас, хуулийг үгийн дагуу хийгээгүй учраас, левчүүдийн мөрөн дээр шин тэрэг хийгээд хөдлөөд явж исэн чинь үтрэн дээр унах төгөхөр нь Уза гэдэг хүн Лев овгийн бос сун гараараа тулчдаг. Тэгсэн чи яадаг вүлээ? Эзний уур хилэн хөдлөөд Уза зөхөд алждаг. Ингээд Давид тэр газрыг шийтгэгдсэн Уза буюу эзний уур хилэн хөдлсөн гэд Перез Уза гэж нэрлсэн бөгөөд одоо ч тэр Перез Уза гэдэг газар байна. Зөвхөн Лев овгийнхан хүрэх ёстой. Зөвхөн Лев овгийнхан мөрөн дээрээ тавих ёстой. Бусад 12 овгийн хэн ч ордож болохгүй. Тэр дундаа Лев овгийнхноос Кохатийнхан ууган хүү, Ароны ууган хүү. Кохатийнхан энэ авдарт хурж мөрөн дээрээ үрж явж байна. Кохатийнхан бичмэж амьдэрдэг. Тэгвэл энэ филистчүүд ямар вэ? Та нар энэ дайсных нь хэлж байгаа үгийг хараа. Юунд та нар Египт фараон зүрхээ хатууруулсан шиг хатууруулна вэ? Тэдний бурхан гай зовлон илгээж Израильчуудыг фараон хүчээр явуулаагүй гэж юу? Тэгээ тэр хүн өнөө байгаа энэ хүмүүс чи тэгж гарч ирээгүй гэж юу? Эднэрийн түүхийг 3 дахь үеийнх нь өөрсдөө мэдэхгүй. Фараонтой Израиль тэмцэхэд гэрээний хамтар байсан юм. Гэрээний хамтар байсан уу? Байхгүй шүү дээ, энэ чи сүүлд өгөгдсөн газар. Тэгвэл фараонтой Израильчууд тэмцэхэд хэн 10 шитгэл болгосон юм? Нийлийг цус болгосон, тэнгэрээс сагцаа, мэлхий унгаасан, бүр нийл мөрөн байтугай байсан, гертэн байсан уснуудыг хүртэл цус болгосон. Египт инээдтэй болж бурхныг даажантай. Египтээр харанхуу яг хажууд нь Израиль дээр гэрэлтэй болгож үзүүлсэн. Шоконд оруулаад үгэнд орохгүй болохоор нь эцэст нь бүх ууган хүүхдүүдийн, бүх ууган амьтдын амийг үхлийн сүнс тэнгэрийн чиглэлд тасцсан шүү дээ. Ингээд Египтчүүд анхгүй ихэнд явуулсан. Энэ гэрээний амтар биш, эзэн хийсэн. Харин одоо филистчүүдийн үгнээс тэд нэр гэрээний амтрыг хүч чадал Израильчууд шиг зүгээр өөрийнх нь хүмүүс шиг зүгээр энэ нэг ид шид элд домын гэж бодож гин үү? Тэд нар энийг бурхан байсан гэдгийг мэдж гин үү? Филистчүүд Израильчуудээс илүү сайн мэдж байгаа байхгүй. Наад гэрээний амтар чинь зүгээр нэг алтан хайрцаг биш ээ. Алаад энэ шидэд дэнлүү биш ээ. Наад гэрээний амтар чинь өөрөө тэр Израилийн бурхан байна. Нөгөө Египтийг шийтгсэн тэр бурханы чинь оршихуй наад гэрээний амтар чинь юм. Тэгэхээр Египтийг шийтгсэн шиг тийм шийтгэл амсмааргүй байвал хурдан буул тэгээд явуул. Заримдаа итгэгч биш хүмүүс итгэгч биднээс арай дээр гэдэг шин. Тэ? Тэд нар эзнийг ойлгож Египтэд тэр шийтгэл үлдээсэн бурхан бол энэ бурхан мөн байна гэдгийг тэд нар бас мэдж байна. Гэхдээ тэд нар одоо яаж вэ? Дээд эрх мэдлэл биш бол ямар ч боломжгүйгээр хоёр үнэ бэлдсэн. Ингээд үнэнүүд бичмээ шин зүгт шууд зүглээд шууд штэ үхэр штэ энэ чинь үхэл нэг ч тэргэнд орж байгаагүй анхудаага тэргэнд орж байгаа. Би нэг ижиг нүрээд эвгүүл байгаа. Тэгээд ямар ч ийм баруун тийш зүүн тийш иргсэнгүү шууд бичмээ шиг зорьсон. Аштод руу биш, Гад руу биш, Экрон руу биш, Асир руу биш, үгүй Газ руу биш, шууд бичмээ шиг зорьсон. Тэнд хэн байгаа вэ? Лев овгийнхан байгаа. Гэрээний амтарт хүрх зогстой тослогдож томлогдсон удмынхан бичмээш амьдарч байгаа. Шууд зорж байгаа. Тэгээд зорихдоо өхөрчийгээ гуваад нэг ийшээ яваад өвс зулгааж ижижсэн аа гээд ийшээ нь яваад хоёулаа мөргөд ингэж явсан гэнэ. Шууд. Энэ үгийг Дэд хууль номны 22-ын 2 дээр мөн Йошуа дээр яг еврейгээр нь хэрэгжсэн байдаг. Баруун тийш, зүүн тийш иргсэнгүү. Дэд хууль номны 22-ын 2 дээр эцэг Давидынхаа замаар замнсан бөгөөд Бурхны үгээс баруун тийш, зүүн тийш иргсэнгүү. Энэ үгийг анх хэн Библиэлд хэлсэн гэвэл Элохим бурхан Йошуаг өөрийн удирдагч болгон сонгохдоо гагцгүй миний зарлиг тушаалуудыг сахиж баруун тийш, бүүн тийш буу хазаа гэж хэлсэн тэр үг. Энэ хоёр үхэр одоо яаж ийн? Бичигч маань яагаад дуулууртай, үгэн дуулууртай хаадуудыг нэрийдэж хаадуудад зориулж хэлдэг энэ хэрэгэм зэрэг болсон чухал үгээр хоёр үхрийг хэлэх болов? Заримдаа бид нар үхрнээс ч долоондоо байдгийг харуулж байна. Энэ хоёр үхэр яаж явсан гэнэ үү? Ингэж хэлж байгаа. Тэр хоёр үхэр бичмээ шиг хил хүртэл филистчүүд дагсан. Нөгөө хоёр үхэр мөөрсөөр явсан гэж байна. Зарим King James version Солонгос хэлний орчуулгууд дээр энэ мөөрсөөр гэдгийг уйлсаар мөөрсөөр гэж орчуулсан байна. Харин еврей хэлэн дээр бол уйлсаар гэж орчуулагдсан байгаа. Мөөрсөөр уйлсаар.
Энэ юу? Орчуулагдсан, бичигдсэн байна. Энэ юу? Хүн дуртай газар руу явахдаа тулгаан ахлагч хүүхдүүдээ ориглын 2 давхарт гарч тоглоё гэхлээр уйлсаар мөөрсөөр явдаг гэж явдаг. Яаж явж вэ? Баярлаад гүйдэг тийм үү? Тэгвэл ингэж асуух. Шүдний имлэг орж шүдий чи өрөмдүүлээ гэвэл яах вэ? Яста манай дунд шатар 3 бол уйлсаар мөөрсөөр явна. Тийм биз? Тэгвэл энэ өхрөөд бичмэш рүү явахыг хүсээд бүр яг ингэж фокус нь болцсон явсан байна уу? Уйлсаар мөөрсөөр явж байгаа нь яаж вэ? Хүсээгүйч эзний бурхны тушаалыг дагж байгаа байхгүй юу? Надаас л дээр байгаа. Надаас л мундаг пастор гэл мундаг номлож ийн ярьж ийн гэл ингэж явахдаа заримдаа би уйлсаар мөөрсөөр өөрийнхөө хүслийг мөрөөдлийг өөрийнхөө хиймээр байгааг орхиод хүсээгүй газар руугаа явах тийм цаг ирдэг. Харин хиддэн ямка гэдэг хүн дуулууртай байдаг бол та өөрөөсөө асууж үзье. Хиддэн бид нар бол уйлж мөөрж амьдрахыг хүсдэггүй. Бурхны хүсэл минийхтэй нийцээсэй л гэж хүсдэг. Тэгээд бидний дотоод чандын хүсэл нь өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Бурхныг, сүмийг, Христийн нэрийг ашиглаж амьдарцгаадаг. Тэгээд бид нар өөрсдөө дагалдагч, мундаг гэж яриад байдаг. Гэтэл Библи биднээс тис өөрийг хүсдэг. Чи өөрийнхөө хүсэл шунлыг биелүүлэхийн тулд миний нэрийг намайг ашигладаг биш. Харин миний хүслийг биелүүлэхийн тулд надад зориулан өөрийгөө зориулан үргэл болгон амьдардаг нэгэн бол би чамайг миний дагалдагч гэж хэлээ. Есүс эзэн би таны нэрээр гайхамшгуудыг бүтээсэн мөнхийн улсын үлэн дээр. Би таны нэрээр өвчнүүдийг эдгээсэн. Таны нэрээр чөтгөрүүдийг хөөсөн штэ гэтэл ёрын мууг үлдэгч, ёс бусыг үлдэгч та нарыг би танихгүй гэж. Оо вау. Хиний нэрээр гинүү? Таны нэрээр, Есүсийн нэрээр. Тэгээд чөтгөрүүдийг хөөж үтсэн юм байна. Би үннээ хэлээ. Би ийм бэлэг авьяас байхгүй. Би залбираад ханиадтай үнийг ч идэж үзээгүй. Худлаа ярихгүй. Энд чинь хоор бэлэг авьяас. Иш үзүүлж үтсэн юм байна. Нэмхэ ахлагчаа маргааш хэд таны дансанд 11 тэрбум төгрөг орох бол. Орчуул яана. Би иш үзүүлэгч биш болохоо зоригтой хэлж байгаа юм байхгүй. Надад тийм байхгүй. Чөтгөрүүдийг хөөсөн, өвчнүүдийг эдгээс таны нэрээр иш үзүүлсэн. Таны нэрээр шүү. Тэгтэл Есүс та нар намайг таньдаг гэж би таныг танихгүй гэд ёс бусыг үлдэгч гэж нэрлсэн шалтгаан юу вэ? Тэд ашиглаж амьдсан ба. Нямка амьдрахын тулд, нямка карьер амбицтай байхын тулд сэргэн мандлыг ашиглаж, нямка мундаг харагдахын тулд Бурхны хүүхдүүдийг ашиглаж, нямка мундаг харагдахын тулд гоё ярьж, гоё дуу зохиож, эзнийг өөрийнхөө сайн сайхны хүсэл тачаалын төлөө ашиглаж амьдсан болохоор ёс бусыг үлдэгчээ би чамайг танихгүй. Чи миний нэрээр янз бүрийн юм хийж ашиглаж байсан гэж болох би чамайг танихгүй гэдэг чи юу гэсэн үг вэ? Би эзэнтэй огт холбогдох гэсэн. Яг л ерөнхийлөгч хөрөлс үхийг таньдаггүй хүн энэ зааланд байхгүй. Гэтэ хөрөлс үх таньдаг хүн энэ зааланд бас байхгүй. Үнийг хэлээд байна. Бид нар Бурхны өөрийн хүслийн төлөө Бурхныг ашигладаг биш. Бурхны хүслийн төлөө өөрсдөө зориулдаг байх гэсэн. Тиймээс энэ хоёр өхөр очоод бичмээс ирсэн. Мэдээж тэнд левчүүд байгаа. Тэ 15 дээр шууд хэлж байгаач тэр хоёр өхөр бичмээс ирээд бичмээс хүн Йошуагийн талбай дээр ирж зогсоход левчүүд очоод эзний авдрыг авч байна. Хаанаас гараад ирв гэж бодох шаардлагатай юу? Хэрэггүй. Тэнд чинь левчүүд амьдардаг. Хоёр үнэ тэнд очсон. Тэгтээ нэг харамсалтай. Намтаа үгийг бэлдэж байгаа жоохон бодогддог нь бүр тэрмүү хоёр үнээг алаад шатаачдаг нь яаж вэ? Дахил өргөчдөг. Би анх бодохдоо ингэж бодсон байхгүй. Энэ хизээж филистчүүдийн харь үндэстнүүдийн амтнаар эзэн бурханд дахил өргөхгүй дээ. Тэ? Тэгэхээр энэ муу хоёр үнээг тэргнээс нь суллаа тавьчууд энэ хоёр хайчих юм. Та нар мэдэн шүү дээ. Айгүй тодорхой. Нэг дээр нэмэх нь хоёр хайчих юм. Тугал руу л явна шүү. Тодорхой экранд очино, туглаа хөхүүлнэ. Замаараа жоохон буу халаад өвс идэж явж байгаад яваад очих байсан. Тэгсэн халаад дахил өргөж. Би удаан бодсны эзэн надад ингэ сануулсан байна. Нэгдүгээр би хүн чиний тархинд оршиж
хайрцаглагддаг бурхан биш. Би Нямка чиний зөв гэж боддгийг хийдэг, чиний тархинд оршдог шиттэн ч биш. Миний хийсэн нь өөрөө зөв. Үүнд чи итгэж амьдрал миний үгийг ойлгох. Тэгээ амен. Таны хийсэн нь өөрөө зөв гэж бодож эхлэх цагаас эзэн өөрийн хүмүүсийн амьдралыг сануулсан байхгүй. Паулыг хар. Та Паул шиг амьдрах юмсан гэж хүсдэг үү? Хүсдэг үү? Залуучууд нь мэдхгүй ингэж толгой тохиж гиндэж байна. Амен. Чи Бурхны үннийг тунхагласны төлөө шоронд орж ташуурдуулна. Чи Бурхны үннийг муу сүнсийг зайлуулж өгсөний төлөө зодуулна, гадуурхагдана. Дагалдагч нар чамайг апостол муу юм уу биш юм уу, пастор муу юм уу биш юм уу гэж гадуурхна. Өөрийнх нь хүмүүс өөрийг нь гадуурхна. Өөрийнх нь үүсгэн байгуулсан сүмийн итгэгч нар энэ муу Паул мөн гэдэг дээ гэж дорд үзэн, гутаан, доромжлон хамгийн сүлд амьдараа хөрөөдүүлнэ. Амен. Гоё байна. Паул шиг амьдрмаар байна. Уйсаар мөрсөөр үгийн төлөө өөрийнхөө хүслийг үгүйсгэж явж буй хоёр үнэ магтаал талархлын тахил болгон эзэнд өргөгдөж байгаа. Тийм ээ. Эдгээр чинь гэрээний алдар эзэн эргэж ирсэн магтаал тахилыг өргөж байгаа. Энийг бичигч маань Нямка заримдаа чи энэ хоёр үнэнээс долоондоо шүү гэдгийг сануулж бичиж байгаа. Тэгээ би вау! Би хүснийхээ төлөө эзний төлөө хүслээ биелүүлэх гэж биш. Би эзний зорилгын төлөө уйлсаар, муурсаар, загалмаагаа үүрсээ бичмээш хүртэл хилсэн, золсон газар нь хүрээд очих юм бол эцсийн дүндээ миний амьдрал төгсөхдөө Бурханд магтаал талархлын тахил болж дуусах юм байна. Тийм мундаг хүн байж үлээ, тийм баян сэтгэлэн хүн байж үлээ, тийм эрх мэдэлтэй хүн байж үлээ, тийм лаг пастор байж үлээ биш. Зүгээр даруухан чимээгүй магтаал талархлын тахил болж дуусах. Ийм хүмүүсийн амьдрал ирээдүйн хойч үедээ мянганы тус Паул, Силас, Петр, Барнаб, Лук, Марк, Йохан энэ хүмүүс одоо ч магтаал талархлын тахил болгон эзэнд очсон учраас дороо биднийг зааж, зэмлж, сургаж, босгож, барьж идэг. Тэгэхээр энэ хоёр үнэний тахилын утаа усан нь надад хэлж буй эзний мессеж. Бүгдээрээ өндөрлөх тийшээ хамгийн сүүлээр нэг зүйлийг заавал дурдчиж 6 дугаар бүлэг дуусгахгүй болохгүй. Би таванд уншиж өгье. 19:20-21 Бичмээшин хүмүүс эзний алдрын доторхыг харсан тул эзэн тэднийг цохиж ард олноос 50,000 70 хүнийг цохин аллаа. Эзэн хүмүүсийг үе олноор нь хядсанд ард олон эмгэнэн гашуудаг. Бичмээшин хүмүүс энэ ариун бурхан эзний өмнө хэн зогсож чадах вэ? Тэр биднээс өөр хэн рүү одох билээ гэцгээр. Иймээс тэд Кириат Яримын оршин суугчд руу илч нарыг илгээж филистичүүд эзний алдрыг буцааж авчирлаа. Та нар бууж ирж үнийг дээш аваачихтун гэвэ. За одоо та нар хардаа. Одоо левчүүд яасан гинөө? Талархаад шатаал тахил өргөчөөд тэгээд яасан гинөө? Яагаад 50,000 70 өгцөн гинөө? Авдрыг онгол гарчиж байна. Болох уу? Огт болохгүй, хинч болохгүй, бүр харч болохгүй. Жилдээ ганцхан удаа тэргүүн тахилж өмнө зогсох ёстой авдрыг левчүүд авдар өөрөө зориод ирээгүй гэж юу? Авдар өөрөө зориод иртэл авдрыг үгийн дагуу ингэж болохгүй гэдгийг мэддэг, мэдхийн дээр мэддэг левчүүд эсэргүүцээд онгол гарчиж үгийн дагуу бус үйлдэл хийж байгаа. Уулын тэд нар авдрыг ирсэн даруйд өхрүүдээр нь дахил өргөчөөд нүрэн дээр үрээд хайчих ёстой байсан. Шийл одох майхан сүмд авчиж байрлуулах ёстой байсан. Гэтэл үгийн дагуу тийм байх байтал эднэрийн хийсэн нь юу гэнэ үү? Үгийн эсрэгээр хамгийн сайн ингэж болохгүй гэдгийг мэддэг атлаа онгоолгоод харчиж. Аштодод авдар ирэхэд үе олон хүмүүс үгсэн, өвчлсөн. Гадад очиход мөн үе олон хүмүүс үгсэн, өвчлсөн. Экронд ирэхэд мөн үе олон хүмүүс үгсэн, өвчлсөн. Одоо өөрийнхөө нутаг дээр левчүүдийн тэр дундаа сонгогдсон угсаа левчүүдийн дунд ирэхэд бас үе олон хүн үгч чинь. Филист левчүүдийн дунд ялгаа байна уу? Ялгаа байхгүй. Энийг бичигч маань биднэрт хэлж өгч байна. Та сайн бодох хэрэгтэй. Нямка чи сүмд явдаг үл итгэгч үү? Нямка чи Бурхны тухайн номлодог үл итгэгч юм биш үү?
Ямка чи магтан дуу зохиодог үл итгэгч юм биш үү? Яагаад? Үг байхгүй бол чиний хийж байгаа номлол хангинагцсан, хов хоосон. Чиний ярьж байгаа, үйлдэж байгаа үйлчлэл бүр зүгээр л нэг шашны үйл. Үг байхгүй бол Библи үгүй бол. Тэр үгийг чи сонсоод дуулууртайгаар дагах гэж хичээж энэ хоёр үнэ шиг уйлсаар, муурсаар амьдрдаггүй бол чи мянган гоёар шашны үйл. Чи мянган мундаг төсөл прожект хий шашны үйл. Би хамгийн сүүлээр нэг асуулт асууад бүгдээр хамт залбирая. Та сүмд явдаг итгэгч биш хүн биш үү? Яагаад? Сүмд явдагч та Бурхны үгийг судалж дагдаггүй бол филистичүүдээс ялгаагүй. Левч бай, пасторч бай, мастерч бай, ахлагчч бай, махлагчч бай, ямар ч ялгаа байхгүй. Үг байхгүй бол чи хангинагцсан. Та сургаал заадаг үл итгэгч биш үү? Та итгэгч нэртэй итгэгч биш хүн юм биш үү? Бид нар бодож үзэх хэрэгтэй. Левчүүд, филистичүүд ялгаагүй. Хэдий чи өөрийгөө пастор гэж боддогч хэрвээ ямка чи үгийг судалж, дагаж, даруусаж, дахин даруусаж, өөрийгөө хинч биш болгож, загламгаа үүрж, уйлсаар, муурсаар миний үгийг дуулууртаа дагдаггүй бол чи юм ямар ч гоё юм хийгээд мянган студ байшин барилга бариад миний нүдэнд юу ч биш. Шашны үйл. Харин чи даруусаад миний үгийг уйлсаар, муурсаар дагдаг бол чи миний хүүхэд мөнөөсөө мөн. Тиймээс бид нар сайн бодох хэрэгтэй. Итгэгч биш пастор болцсон юм шүү дээ. Би итгэгч биш номлогч болцсон юм шүү дээ. Би итгэгч биш хүнээс долоон дор эзэндээ хандж байгаа юм шүү дээ. Эбенезерээс Аштод руу, Аштодоос Гад руу, Гадаас Экрон руу энэ олон өдөр 7 сарын турш зөөхөд адгийн муу филистичүүд, адгийн муу аг бүх гэдэг филистичүүд ардрыг онгойлгосон. Нэг ч онгойлгохгүй. Харин тэд нэр Бурхан мөн байна гэж хүндэлсэн, айсан, эмээсэн. Гэтэл өөртөөхөө хүмүүс нэртэл өөрийнх нь хүмүүс онгойлгож. Заримдаа бид нар мэдэх тусмаа албаар мэддэг эзнийхээ, мэддэг ойлгодог үгийнхээ эсрэг гэмнүүлэлтэй амьдэрдэг. Тиймээс бүгдээрээ хамтдаа асуух хэрэгтэй. Хамтдаа залбирanгуйцгаая. Би итгэгч нэртэй үл итгэгч биш үү? Би пастор нэртэй үл итгэгч биш үү? Би тэргүүн ахлагч нэртэй үл итгэгч биш үү? Миний дотор үг байна. Тэр үг амилдаггүй. Тэр үг хэрэгждэггүй. Би тагдаггүй. Дургүй байсан ч, хэцүү байсан ч би тэр хоёр үнэ шиг уйсаар мөрсөөр дуулууртай амьдардаг. Бүгд хамт залбирanгуйцгаая.